Хуульч шуухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р хэсэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ерөнхий үндслийг танилцуулж байна. Энэ хуулийн зорилт нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль тогтоомжинд Монгол Улсын үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд энэ хууль зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө. Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх хэрэгжүүлөө хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа альва этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хууль заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх хэрэгтэй. Энэ хуулийн 3-1 заасан эрхийг хамгаалах талаарх нэхэмжлэл, хүсэлт гомдлыг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх өөр журмыг хуулиар тогтоож болно. Хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныг энэ хууль заасан журмын дагуу шүүх хянан шийдвэрлэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг үнд сугсаа, хэл, арсны өнгө, нас хүйс, нийгмийн гаралт байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгуулахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана. Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ. Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын ба засгийн газрын гишүүн, төрийн болон төрийн бус байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох нөлөөллийг хориглоно. Энэ хуулийн 3-1 заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарлах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй. Тохиолдлоор хуваарлах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно. Зохигч хэргийг энэ хуулийн 5-4-т заасан хуваарийн дагуу шийдвэрлүүлэхийг шаардах хэрэгтэй. Тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгч шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролцсон тохиолдолд нөлөөллийн мэдүүлэг хөтлөнө. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ. Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ. Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гин буруу байгаа эсхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ. Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжилэн судлахад тэгш хэрэгтээ оролцоно. Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана. Энэ хуулийн 133 дугаар зүйлс заасан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт энэ зүйлс хамаарахгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна. Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дүрс болон дууны бичлэгт буулгаж болно. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн их хэл буюу мэддэг хэл бичгээр, хэрв хараагүй хэлгүй дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх хэрэгтэй. Шүүх энэ хуулийн 7-2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч хэл мөрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй. Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч хэл мөрчээр монгол хэл дээр орчуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт бичиг, хэргийн материал нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох бөгөөд шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна. Цаасан баримт бичгийг шүүхийн захиргааны эрх бүхий ажилтан хүрүүлж, тоон гарын үсгээр баталгаажуулна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дах шүүхийн мэдэгдэх хуудас, тэмдэглэл, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр зэрэг баримт бичгийг цахимаар хөтлөх. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, хуульд заасан бусад этгээдэд танилцуулах, гардуулах, эрх үүрэг тайлбарлах, нэхэмжлэл, хариу тайлбар, зүрэг нэхэмжлэл, бие даасан шаардлага, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлт, нотлох баримтыг танилцуулах ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан цахимаар явуулж болно.
Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг солилцооны дундын систем, мэдэгдэл хүргэх систем, төрийн үйлчилгээний нэгдсэн систем, мэдэгдэл хүргэх системд иргэний эсвэл хуулийн этгээдийн хувьд түүнийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэлийн дугаар бүхий үндэсний цахим шуудангийн хаягаар өмгөөлөгчийн Монголын өмгөөлөгчдийн холбооны цахим системд бүртгүүлж холбогдсон цахим шууданг ашиглана. Төрийн нууцад хамаарах хэрэг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг нээлттэй явуулна. Хэргийг шийдвэрлэж байгаа шүүгч шүүх бүрэлдэхүүн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй гэрч хохирогч оролцож байгаа бол шүүх өөрийн санаачлагаар нээлттэй ил тод байх нь хүний үндсэн эрхэд ноцтой хохирол учруулж болзошгүй талаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэл тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзсэн. Цаашид үргэлжлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой хохирол учруулах үндэслэлтэй гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдааны бүхэлд нь эсвэл зарим хэсгийг хаалттай явуулахаар эсвэл хэрэгт авагдсан нотлох баримтыг олон нийтэд мэдээлэхгүй талаар шийдвэр гаргаж болно. Энэ хуулийн 8-2-т заасан шийдвэр нь шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хэлбэртэй байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч гомдол, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, сонирхогч бусад этгээд хүсэлт гаргах хэрэгтэй. Энэ хуулийн 8-2-т заасны дагуу шийдвэрлсэн хэргийн үйл баримт, нотлох баримтын талаар олж мэдсэн хэргийн оролцогч, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, бусад этгээд уг үйл баримт, нотлох баримтын талаар олон нийтэд түгээх, хэвлэн нийтлэх, аливаа байдлаар нийтэд дэлгэхийг хориглоно. Иргэний эрх зүйн чадамжгүй согтуурсан мансуурсан 18 наснд хүрээгүй хэргийн оролцогч биш этгээдээс бусад хүн нээлттэй шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах зорилгоор шүүх хуралдааны танхимд чөлөөтэй нэвтрэн орох хэрэгтэй. Шүүх хуралдаан хөндлөнгөөс ажиглагч этгээд нь шүүх хуралдаанд оролцохыг журмыг баримтлана. Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна. Шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч шүүх хуралдаанаар нэгэнт хэлэлцэж эхэлсэн хэргийг хянан шийдвэрлэж дуусгах буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах төдөлзүүлэх хүртэл өөр хэргийг хянан шийдвэрлэх хэрэггүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төвлөрдөр бусад хуулийг хэрэглэнэ. Хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэглэх хууль үндсэн хуульд нийцэхгүй байна гэж шүүх үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг төдөлзүүлж улсын дээд шүүхэд энэ талаар саналаа гаргана. Улсын дээд шүүхийн хуралдаанаар энэ хуулийн 12-т заасан саналыг хэлэлцэж үндэслэлтэй гэж үзвэл үндсэн хуулийн цэцэд хүсэлтийг мэдүүлэх тухай тогтоол гаргана. Харин үндэслэлгүй гэж үзвэл ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр санал гаргасан шүүхэд буцаана. Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ. Монгол улсын үндсэн хуульд харьцахгүй бол шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно. Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй буюу байгаа нь тодорхой бус гэсэн үндслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзаж болохгүй. Шүүх хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шударга бус, эсвэл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш гэсэн үндслэлээр хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс татгалзаж болохгүй. Шүүхийн хүчин төвлөрдөр шийдвэрийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албатан гүйцэтгэнэ. Хуульч шуухай иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1-р хэсэг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ерөнхий үндслэлийг танилцууллаа. Хуульч шуухайтай хамт иргэний эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.